За Монгол Улсын их хурлын дарга Зэвгийн амар үйлчлэн танаа. Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах тухай. Монгол Улсын үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 43-ийн 1-д Улсын их хурлын гишүүдийн 4-ээс доошгүй ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал Улсын их хурл 3 хоногийн дараа хэлэлцэж эхлээд 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. Монгол Улсын их хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-1-ийн 11-д Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах саналыг Монгол Улсын үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1-р хэсэг заасны дагуу бусад гишүүнтэй хамтарч гаргах гэснийг тус үндэслэн Монгол Улсын их хурлын гишүүн Чулуун бэлгийн Лодо Самбуумын бие болон бусад гишүүдийн хамт дараах үндслэлээр ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж байна. Үндслэл 1 хүний эрх хэрэгчлөө алдагдсан байна. Алдагдсан талаар Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйл заасан баталгаатай эдлэх эрхийг хангуулах үүднээс хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд өвлийн морь урдууны хориглох шийдвэрийг Монгол Улсын дээд шүүх гаргаснаа гатал түүнийг өгүүлсэн шийдвэрийг засгийн газар гаргасан. Энэ нь засгийн газар үндсэн хуульд заасан амьд явах эрхийн баталгааг үүсгэж улсын дээд шүүхэн гаргасан шийдвэрийг үл тоосон эрх зүй төрийн суурь засмын эсрэг шийдвэр юм а. Арчилсан тогтолцооны язгууруулах, улс төрийн болон иргэний эрхийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг шахан хавчих, олон нийтийн мэдээллийг хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттайгаар гутаан доромжлох, олон нийтийн сүлжээнд хуурамч мэдээлэл тараах зэрэг үйл ажиллагааг засгийн газраас зохион байгуулж байгаа нь олон нийтэд ил болсон. Түүгээр зогсохгүй үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хуурамч мэдээлэл тараах, бусдын нэр хүндэд халдах гэсэн үндслээр эрүүгийн идэх хэрэгт татан шалгах, гэр бүл, хамаарал бүхий этгээдэн засгийн газрын харьяаны байгууллагын шалгалт оруулах зэргээр дарамт шахалт үзүүлэх зэргээр хууль бусаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарлах байдал даамжирсан. Хуулийн хэрэгжилт, засаглалын хямралын талаар засгийн газар гэмтэргээс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, мөрдөн шалгагчийг үүргийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхийн оронд шүүхээр тодорхой шийдвэр гаргуулах зорилгоор шүүхийн бие даасан байдалд удаатаараа халдаж, олон нийтийн дунд шүүхийн нэр хүндийг гутаах, шүүхэд идэх итгэлийг сулруулах ажлыг зохион байгуулж байгаа нь засаглалын хямрал түлхэх, цаашлуул дарангуул тогтох бодит эрсдлийг бий болгож байна. Засгийн газар улсын хурлаар хэлэлцүүлэх асуудлыг тооцоо судалгаагүйгээр яаралтай гормоор оруулж ирэн хэлэлцүүлж, засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийн талаар өөр санал бодолтой байгаа гишүүд рүү илтэд дайрах, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд гүтгэлэг тараах, нэр төрийг нь гутаах ажлыг удаатаараа зохион байгуулж байгаа нь хууль тогтоох байгууллагын бие даасан байдал, улсын хурлын гишүүдийн бүрийн эрхэд халдаж байгаа ноцтой үр дагавар бүхий үндсэн хуулийн хямралыг өдөөж байна. Монголын төр авилгад улам бүр идэгдэж, дэлхийн хамгийн хурдтай авилгажж байгаа, авилгыг устгах боломж хөмөгдөж байгаа улс орнуудын нэгт тооцогдож байна. Эдийн засгийн бодлого алдагдаж, чөлөөт зах зээлийг боомлж байгаа талаар макро эдийн засгийн бодлогогүй эрдэс баялагын салбарыг орлогод дулдуулсан хэд үрэлгэн төсөв нь үнийн өсөлтийг гааруулж, ядуурлыг бууруулах боломжгүй болгож байна. Ажиллах хүчний үлэмж хэсгийг орлоготой байлгадаг жижиг дунд бизнес элдв зөвшөөрөл, хяналт шалгалт зэрэг төрийн албаны хүн сурталт дарлагдаж, үйл ажиллагаа нь улам бүр хөмөгдөж, баггүй хэсэг нь үе таалгаа барьсаар байна. Татврын бодлого оновчгүй, тогтолцооны авилга, хүн суртал газар авснаар татвар төлөгч аж ахуйн нэгжүүд хохирогч болж, татвар төлдөггүй хэсэг нь хождог тогтолцоо бий болсон. Ерөнхий сайд оюун эрдэнэ бүрийн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд гаргасан бүх алдаатай бодлого хариуцлагагүй байдлыг бүрэн илэрхийлэхгүй боловч үндсэн хууль, бусад хууль заасан ерөнхий сайдын үүргийг хэрэгжүүлэх чадваргүй гэдгийг нотлох хангалттай баримтмаа. Тиймээс эрх зүйт ёсыг сэргээн тогтоох, ардчилсан тогтолцоогоо хамгаалах, нийгмийн докторгүй байдал үүсгэхээс сэргийлэхийн тулд ерөнхий сайд оюун эрдэнэийг нэн яралтай огцруулах нь зүйтэй гэж үзэж байна. Тэгэд ингээ гар үсгээ зурцсан. Араас нь ингээ 126 гишүүн гар үсэг зурх хуудсууд нь биелэн ийм алан бичиг боловсруулсан. Энийг одоо албан ёсоор энэ бичиг хийж байгаагаа зарлаад гишүүдийг уриалж байна. Ер нь бол Монголын парламентын гишүүд бид нэр анхны ерөнхий сайдыг томилж байхад чуулганы танхимд санаандгүй байдлаар ганцаараа эсвгүүц таарсан. Тэгэхээр одоо энэ ерөнхий сайдтай хариуцлага тооцох асуудал дээр тэр давтагдахгүй байхаа гэж найдаж байгаа. Тэгээд одоо хэдхэн сарын өмнө сонгуул болсон, тэр сонгуулаар юу ярьж исэн, өнөөдөр юу хамгаална гэж исэн, юу амлсан, тэр бүгдээ санаад гишүүд маань нам харгалзахгүйгээр Монголын арчлал Монголын хамгийн үнэтэй зүйл, энэ үнэт зүйлээ хамгаалахын төлөө нэгднэ гэдэгт бол эргэлзэхгүй байна. Итгэж найдаж байна. Гишүүдээ уриалж байна. Тав хүн ч гэсэн хамтдаа байгаараа. Өнөөдрийн байдлаар Жудгийн Баярмаа гишүүн сошиал медиад бас өөрөө надад энэ төр нэгдэж гар үсэг зурна гэдгийг хэлсэн. Одоо ингээ 2 гишүүн боллоо. Цаашид одоо гишүүд нэмэгдэхтэй болно би
мэдээлээд явна. Бас зурхгүй татгалзаж байгаа гишүүдийг шалтгаантай нь бас та бүхэндээ мэдээлээд ингээд явнаа. За. Засгийн газарт одоо намууд нэгдчихсэн байгаа. Тийм ээ. Тэгэхээр одоо өнөөдөр гишүүд бас нэлээд айдастай, эмээлттэй байгаа албан бусаар илэрхийлж байна. Тэгэхээр энэ нөхцөл байдал одоо таны энэ үйл ажиллагаанд хэр нөлөөлөх вэ? Ялангуяа угаартай холбоотойгоор амар байрсалтай нөхөртүүд юм болсон. Энэ одоо жишээлбэл ерөнхий сайдыг огцруулах дээр би энэ дөнгөж саяны өчигдөрхөн бидний сонссон энэ харамсалтай үйл явдал бол зөвхөн нэгэн жишээ. Яг энэ дээр энээс болоод огцор гэдэг юм биш. Би 2022 оноос хойш оюун эрдэнэ ерөнхий сайдыг ерөнхий сайд болсон цагаас хойш энэ авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ер нь хэрэгжилж байгаа арга барчлалыг баг багаар хөнж байгаа, дарангуулыг баг багаар тогтоож байгаа. Энэ бүхнийг шүүмжилж ирсэн. Сая сонгуулиор өсөлтөд хүртэл энийг нь хэлж орсон. Чуулганы нээлтийн анхны чуулган дээр хүртэл тэргүй хэлжсэн. Ерөнхий сайдаар томилгож явахад нь эсэргүүцэж байгаа илэрхийлж ирсэн. Энэ гинт нэг хүн одоо эмгэнэл илэрхийлэх ёстой, тэнд нэг айл одоо гэр бүлээрээ насварлаа гингүүд гарч ирж мэдгдэл хийж байгаа хэрэг ерөөсөө биш. Мэдгдэл хийх шалтгаан болсон уу гэвэл болсон. Одоо өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд, Монгол улсын ерөнхийлөгч, ер нь энэ Монгол улсын хурлын гишүүд Монголын төрд хүнийх нь амь үнэтэй биш юм бол өөр юу үнэтэй байх? Одоо энэ хүний амиар улс төрчлөө гэдэг юм яриад. Тэр хүмүүс би бүгдэнд нь хэлмээр байгаа. Наад улс төр гэдэг үгээ аваад хошоо бай. Мохоо гэлээд яах вэ? Энэ хүн нас орчаад байна. Монгол улсын ерөнхий сайд нь хүн нь нас орчоод байхад гэр бүлээрээ нас орчоод байгаа. Тэр мэдээллийг хаах гэж оролдохын оронд гарч ирээд эмгэнэл илэрхийлэлтэй. Ядаж энийг хүлээж байгаа. Жишээлбэл өчтөр би ингээд юуг бичиг гаргахгүй нэг чинь бас нэг орон зай өгöd шүү дээ. Бид нэр ингээд юм болгоныг асуудал болгоныг жишээлбэл засгийн газрыг эсвэл хэн нэгэнд хариуцлага тооцохдоо заавал өөрийнх нь аргаар буюу тий хотог шүүг барьж өрөө хаалгыг нүдэж хөөж гаргадаг энэ замаар явах ёстой биш шүү дээ. Хүний нийгэм, соёл түүний нийгэм юм бол ёс зүй хариуцлага хүлээдэг, ухамсарладаг байх ёстой, тэрийг нэгтгэг байх хэрэгтэй шүү дээ. Одоо ингээд заавал хүчээр одоо энэ бас л нэг төрлийн хүч хэрглэж байгаа хэлбэр байхгүй. Гэтэл манахаас өөр оронд одоо та нар бүгдээрээ мэдж байгаа. Манахаас өөр орчилсан оронд ийм байдлаар засгийн газрынхан, ерөнхий сайдынхан эсүүлтгүйгээс болоод хүний амь хохирсон бол ерөнхий сайд нь гарч ирээд 90 градус бөхийгээл уучлалт хүсэл явж байгаа. Одоо энд ерөнхий сайдыг огцруулах шалтгаануудыг би зөв маш товчхон үндэслэл болгож бичиж байгаа. Энийг нэг дурдах ямар шаардлага байхгүй. Өнгөрсөн хугацааны бүх үйл явдал хэлнэ. Манай хэвлэлийнхэн бүгдээрээ мэдж байгаа. Зүгээр мэдээ бичиж чадхаа болсон. Хүнтэй очиж ярьслах хийгээд цагдаа дуудагддаг болсон шүү дээ. Одоо санаж байгаа үстэй. IC-ийн отхон баяр. Хүнтэй очиж ярьслах хийсэн, зурглаачтай нь байцааж байгаа. Яах гэж ярьслах хийсэн. Юу ярьсан? Монтажтай хэсэг нь алив? Ийм дарамтууд. Зүгээр наазахын шин. Би өөрөө сэтгүүлчээр ажиллаж байхад энэ оюун эрдэнэ гэдэг ерөнхий сайдын дарамтанд өртөжсэн хүн. Янз янзын дарамтанд өртөжсэн хүн. Гэр бүлийнхэн гишүүд бол сайн мэдж байгаа. Яаж дарамтлж яснаа. Энэ болвол эрх мэдлээ тогтоон барих, эрх мэдлээ улам тэлэх, томруулах, бэхжүүлэхийн тулд хэрэгжилж байгаа арга нь өөрөө энэ хүний хандлагыг үзүүлж байгаа. Монгол төр, Монголын засгийн газар яг ийм хандлагатай хүмүүсийн гарт удаж болохгүй. Энэ бол дарангуул тогтно биш тогтцсон байгаа. Өнөөдөр утсаар ч ярьж чадхаа байсан. Одоо та нар бүгдээрээ мэдж байгаа. Viber-аар ярил. За Viber хэцүү болцсон. Telegram, сигнал, мэдгүй бот юм. Юу байдгийг? Аливаар нь ярих юм бэ? Утсаар ярьж чадхаа байсан. Хүнтэй уулзаж чадхаа байсан. Уулзгаар за одоо хардаад одоо жагсаал хийж болохоо байсан. Жагсаал хийхээр компаниудыг санхүүжүүлсэн дарамтлагдаг. Юу ч хийж болохоо байсан. Бүгдийг нь барьж чадна гэж тооцож байгаа. Гэтэл тийм боломжгүй. Энийг дэлхийн төвх өөрөө хэлнэ. Ядаж нэг ном бүтэн үнссэн бол тэр залуу бүгдийг мэдчих ёстой. Тийм боломжгүйгээ одоо энэ нийгэм өөрөө харуулж штэ. Энэ бол зөвхөн лодо самбуугийн ярьж байгаа дээр биш, олон нийтийн өнөөдрийг хүртэл амссан тэр дарамт цөхрөлт. Энэ бүх уур амьсгалын эхлэл нь байна. Яг одоо олон хардлага өнцгүүд гарч ирэн л дээ. Ялангуяа тань дээр бол ямар шалтгаанаар гээд ингэж гараад ирвч гэдэг юм уу тий. Яг одоо энэ хамтарсан засаг барьж байгаа энэ үед ардсан нам дотроос ялангуяа одоо ардсан намын сайд бол гарын үсэг зүрхгүй. 32 гишүүний гарын үсэг үүснэ гэдэг бол бас
тийм амаргүй байх. Одоо тал ярилцаад сууж байгаа тодорхой зургууд бас гарч байгаа. Хамгийн гол нь дараагийн ерөнхий сайдад горилсон олон хүмүүсийн шунал бас энэ дээр засаглалын ямар улс төрийн одоо бас нэлээд хүндрэл тал руугаа явчихудаа гэсэн болгоомжтой л дээ. Энэ өнцгүүдийг ерөнхийдөө харж байна. Ялангуяа тань дээр бол янз бүрийн одоо өнцгүүд гарч ирж шүү дээ. Над дээр ер нь ингээд оюун ерөнхий сайдыг 2022 оноос хойш шүмжилснээс хойш л над дээр янз янз юм гарч байгаа шүү дээ. Тэрний нэг хүм инглээ ийм зураг бичлэг тэгэл яадаг ийдэг сүү сонгуульдаар бүр эвлүүлж үзүүлсэн шүү дээ намайг саунд сууж байгаа. Энэ дарамтууд бол угаасаа ирнэ. Саяхан намайг бас ихнэрээ зоддог гэл тэдний багаас цацж ялаа шүү дээ. Хятад бичлэг. Тэгээд тэр болгоны ингээд тайлбарлаа явахгүй монголчууд хэрсүү болж байгаа. Хэрсүү болж ижил хөгжинэ. Энэ дайралтууд битүү ирнэ. Одоо намайг юу гэдэг энэ төмөр замын хэлэлцээр одоо зурдгийн өмнө гарч ирээ. Ял огч зургуулъя гэж байна. Энэ ирэх ашиг. Гэтэл би энэ төмөр замын холболтыг дэмжиж байгаа гэх юм. Тэрийг хэлж байгаа. Энэ Монгол Улсын засгийн газар нэг хамтарсан засгийн газар байгуулсан стандарт бус засгийн газрыг 2 удаагаа байгуулсных том 2 төслөө явуулж байгаа нь зөв. Явуулах ёстой. Энэ оюун эрдэнэ байхгүй болонгууд энэ төслүүд нь зогсох гээд байгаа юм. Монголын төр зогсох юм. Оюун эрдэнэ ерөнхий сайд Монголын түүхэнд хамгийн ухаантай ерөнхий сайд юм уу? Хамгийн чадвартай юм уу? Энэ засгийн газар түүхэндээ хамгийн хүнд даваагийг одоо даваад байгаа юм. Эсвэл ирээдүйд туулах хамгийн хүнд ачаануудын хамгийн үндийг нь одоо үрээд өөр бусд нь үүрч чадахгүй, өөр бусд нь Монгол Улсын ерөнхий сайд засгийн газрын үйл ажиллагааг эрхэлж явуулж чадахгүй юм уу? Чадахгүй гэж үзээд байгаа юм. Тэгэхээр ийм дайралтууд бол ирнэ. За арчилсан намынхаа сайд нарыг гаруй үсийг зурхгүй гэж би баталгаатай хэлж мэдэхгүй. Зурчиж болно шүү дээ. Энэ дунд бас санал нэг байгаа хүмүүс байхыг үгүйсэхгүй. Танай намын гишүүдийн зүгээс амар баяр суртаа байгаа бол одоо жишээлбэл арчилсан нам бол хамтарсан байгаа шүү дээ. Тэгэхээр намын даргааны зүгээс гэх юм уу таны юм дээр гарч байгаа саналтай холбоотуулаа юм ямар нэгэн дарамт чарал гэх юм уу хятадлаа гэдэг юм гэж. Оо яг дарамт гэж хүлээж авбал дарамт гэж бодох хүч зүйлүүд бол явж байгаа. Одоо сүүлд би нэг хэд хоногийн өмнө нэг пост оруулсан шүү дээ. Энэ бол хайрлаад байх засгийн газар биш ээ. Хайрлаад байх ерөнхий сайд бас биш ээ. Тэрнээс хойш л нууц 50 байхгүй байгаа шүү дээ. Ойлгомжтой. Энэ бол тийм чухал бол биш. Энэ бол чухал биш. Оюун эрдэнэ сайд бол нөгөө нэг явуулдаг бүх хүмүүсээ явуулж, яриулдаг бүх хүмүүсээ яриулж байгаа. 9 бусаар явуулж байгаа. Сүрдүүлж үзэж байгаа шүү дээ. Утааны сонсгол гэж бас явж өнгөрлөө шүү дээ. Гэхдээ эндээс л ямар ч шийдэл гарсангүй, ямар ч асуудал юу нэг яригдсангүй, өөр хариуцах хэрэгцэнгүй, хаяглах газаргүй нэг юм өөрийг хилцүүлэх мөн юм болж өнгөрлөө шүү дээ. Тэгэхээр та нэг юу нэг яг юу гэж анзаарч үзсэн бэ? Өнөөдөр угаалтаж нас орсон иргэдийн хоол хүс насаараа ч гарсангүй. Тэгээ энэ дээр юу нэг саний тэр сонсгол дээр жишээлбэл зүгээр тэр сонсгол дээр яригдж байгаа тоонууд дээр л манай ерөнхий сайд өөрөө гарч ирэл юм хэлэх хэрэгтэй шүү, тайлбар хэлэх хэрэгтэй шүү. Саний сонсгол ямар үр дүнд төрсөн гэхээр хинч урууг юм байна. Тэгтээ утаатай байна. Тэгээ угаартай байна. 700 гаруй хүн нас барсан байна. Төрийн байгууллагаас мэдээлэл өгөхдөө 700 гаруй хүн нас барсан биш. Зөвхөн эмнэлгээр үйлчлүүлсэн 100 гаруй хүний тоог хэлж байгаа шүү дээ. Аль болох л дарах гэдэг. Аль болох л дуух гад булзаар болох гэдэг. Өчигдөр харамсалтайгаар ар гэрээ бүгднгийн алдсан, мөнчирч хоцорсон хүүхдийг мэдээллийн дараа ямар бичиг гарч байгаа. Өнөөдөр хууль зүйн сайд тайлбар хийж илээ би тэрэнд итгэхгүй байгаа. Хинд ер нь тийм мэдээлүүд байдгийг. Одоо тэр цаасан дээр байгаа мэдээлүүд хинд байдгийг. Хинд тэгж бичдэг. Тэгээ анх удаа юм уу? Бүх асуудал шүү дээ. Машинд хүм мөргүүлсэн ч, дээрэмдүүлсэн ч, ямар нэгэн гэмт хэргийн золиос хохирогч болсон хүн болгон өөрийнх нь буруу байдаг шүү дээ. Архичин эсвэл хулгайч байдаг дандаа. Энэ анх удаа нэг ийм бичиг гараад тэгэл тэр нэг худлаа болоод байгаа юм. Энэ хүнийг хуурах гэж оролддог энэ үйлдэл болгон ч өөрөө энэ төрд итгэх итгэлийг байхгүй болгож байгаа. Төрд итгэх иргэдийн итгэл байхгүй гэдэг бол өөрөө энэ арчлал бүрэн утгаараа зогсон байдалд орно гэсэн. Арчлал бүр сүрнэл гэсэн. Оюун эрдэнэ ерөнхий сайдыг сүүлийн 3 жил ерөнхий сайд, 4 жил ерөнхий сайд байх хугацаанд нийгмийн уур амьсгал ямар болсон бэ? Телевиз зурагтаар юу гардаг болсон бэ? Юу ярьдаг болсон бэ? Нөгөө нэг алдагдсан боломж өнгөрсөн хугацаанд хил холболт хийж чадаагүй 14 жилийн хугацаа сүүлдээ зөв болоод дуусч штэ. Зүгээр л тарих угаад хүмүүсийг хуурч чадна гэж боддог. Одоо тэр студийн хийсэн нэвтрүүлгийг тэдний гэр бүлийнхэн сацж байгаа нэвтрүүлгийг үзээд итгэх хүн байхгүй. Үзэгчгүй. Хайр нэг уран бүтээлчтэнд ингээд дуусчих бас. Үзээд итгэхгүй штэ. Хин хийсэн? Тэд нар хийсэн. Наа чи үний юм байхгүй.
Ийм хэмжээнд хүргэсэн. Монголчууд өнөөдөр улс төрөөс өөр ярих юмгүй болсон. Тим юмар хоолж штэ хүмүүсээ. Тэгээд хүн хөрөнгөтэй байх, хүлжих, баяжих бүх боломжийг үгүй хийж байгаа. Зүгээр л орлогын хөвд нэг хэвэнд өсөх боломжгүй. Тэгэл ярддаг сэдв нь улс төр ингэ байж байгаа юм бол удирдахад амар юм байна. Өөрөөр хэлэх юм бол энэ ализэний авторитар дэглэм манад тогтож байгаа. Та ярьж бол бүх сэдвээр бүх суугаар яриулж байна гэсэн шүү дээ. Тэгэхээр та одоо бас яг энэ болоо намын гишүүдээс зөв байрсагтай байгаа юм уу? Ер нь яг энэ арчилсан нам, шатарсан засгаас гарья гэдгээс ажил хийхгүй байсан юм. Эсвэл таныг тусдаа нам байгуулаад арчилсан намаас гарч байгаа гэдэг ийм мэдээлэл зарим зүйлсүүд тавиад байна л да. Та энэ дээрээс би тусдаа нам байгуулна гэж байхгүй нэгдүгээрт. Тийм боломж болцоож байхгүй. Монголд бол одоогоор надад тийм бодсон юм алга. Ер нь бол арчилсан нам өөрөө засгаас гарчаач гэдэг ийм шахалтыг гэх юм уу, ийм саналыг ардын намын голдуу дараагийн ерөнхий сайд булчгийн гэсэн бодолтой залуучууд хэлээд байгаа. Би тэр залуучуудыг шууд хэлж байгаа. Монголоор бэртгчин гэдгийг тийм хүмүүсийг өөрсдөө үйлдэл хийхгүй. Тэгээд хэн нэгэн үйлдэл хийхээр тэндээс нь ашиг хонжоо харж суудаг. Үнэхээр энэ парламентын гишүүн тангар хөргөцсөн. Тэгээд Монгол хүнийхээ эрхийг нийтийн эрх шиг хамгаална гэсэн. Нийтийн эрх шиг өнөөдөр эрхчлөө, арчлал, эрхтэйгээ бай гэж байгаа штэ монголчууд. Амьдрмаар байна штэ. Амьдрах эрхээ л олж авъя гэж эрүүл аюулгүй үндсэн хуулиар бол өгсөн. Энийг нь хамгаалахын тулд өөрсдөө энд ингээд үйлдэлээр надад оролцох хэрэгтэй болохоос биш. Асуудлыг зөвхөн ардын намын дотоод асуудал болгоод, арчилсан намын дотоод асуудал болгоод, арчилсан нам л гарчуул болчихно. Гэдэг ийм санал тавьж ийн гэдэг бол зүгээр бэлтгэж чинь. Цуглуулж байгаа энэ үе бол чуулганы завсарлааны үе таарчлаа. Таны зорилго бол мэдээж 32 хүн гэхдээ тэгэхээр энэний тулд та одоо яаж ажиллаж гэж байна? Гишүүн болгож уулзах юм уу? Гарын зуруулахын тулд би бүгднөрөө нуцаар ярина. 126 гишүүн рүү уцаар ярих бол тийм хэцүү ажил биш. Бүгднөрөө залгам бүгднгээс нь асуун. Тэрнийхэн үр дүнг та нартаа дандаа хуваалцсан. Ингээ хэлэхээр зарим нь уцаа авахгүй байх. Гэхдээ нүрээ таарах хугацаа олдно. Энийг бол би аль болох хурдан байгаасаа гэж хүсэж байгаа. Яг тэгвэл монголчууд бид нар чинь одоо энийг хүлээж байгаа ш. За ингээд нэг 2 өдөр ингээд нэг сэвгэж байгаа. Тэгээд нэг өөр анхааралтай сэдв гаргаж ирээж унгаа хийчих. Энийг бол монголчууд одоо орхихгүй. Ерөнхий сайдыг огцруулах одоо санал гаргаж байгаа гишүүний хувьд дараагийн ерөнхий сайд хүлээж нэс тийм юм байна. Дараагийн ерөнхий сайдын тухай ерөөсөө бодог. Эхлээд бид нар энэ залуу дарангуулагчаас салах хэрэгтэй. Ер нь хариуцлага биш огцруулаад ингээд явуулчих нь өөрөө яг хариуцлагын хэлбэр мөн үү биш үү гэдэг бас хэрэгэлзэтэй тийм ээ. Магадгүй эргээд энэ чинь бараг шагнал болох гэдэг. Огцруулаад зүгээр явуулна гэж ерөөсөө хинч бодож төлөвлөсөөлж чадахгүй байгаа штэ. Эхлээд огцрох хэрэгтэй. Тэрний дараа бүх юм яригдана. Эрх мэдлийн алдсны төлөө би баталгаад байлээ. Эдний гэр бүл огцордог юм бол огцроод тэгээд дээр нь ардын намын хамгаалтнаас гардыг юм бол маш хүнд замыг туулна. Энэ бол баталгаатай шүү. Яг одоо нэг улс төрийн өнцгөөс асуултаа сая давцаж магадгүй 2 дугаар ээлжийнхээ хоолнд засгийн газрыг одоо засгийн газрын мэдлэг авахын тулд ардын нам дотор дахиад зодоо өргөж тийм. Эндээс зүгээр ард иргэд юу гарчихгүй. Энээс дарангуулагчаасаа салж байгаад залуу дарангуулагчаасаа салж байгаагаас өөрөөр арт түмний хожил гэж юу байх юм? Одоо та нар бүгдээр үнэ хэлэх хэрэгтэй. Юу ч хийж болохгүй байгаа штэ. Монголд юу ч хийж болохгүй байгаа. Үг хэлж болохгүй байгаа. Бодож болохгүй байгаа. Би өөрөө нэг жишээ нь биш штэ. Бодлоо бичээд цагдаа дуудагчсэн жишээ нь бий биш штэ. Буруу бодол, худал мэдээлэл дарамтлж байгаа. Энэ бүх дарамтыг бүх хүмүүс мэдэрч байгаа. Зөвхөн одоо олонний өмнө байгаа бид нар л болохоос биш. Тэр цаана үгээ хүнд хэлж чаддгүй, үг нь хүмүүст хүрдэггүй маш олон хөрөгч нар байгаа штэ. Өөртөө явахаас айгаад хэн нэгэн бидний өмнөөс дугаараад хэсэг бүлгэрээ ингээд нэг гарч ирээд үгээ хэлэхгүй магтаа гэдэг. Үнэхээр арчилсан намын тухай ярьж. Арчилсан нам бол яг үннийг хэлэхэд энэ засгийн газар байгуулагчид би шинэ манан байгуулах хэрэггүй. Бид нар шинэ манан хэрэггүй гэж хэлсэн. Гэхдээ бид нар нийлэх юм бол гарчгаа зөв тавь. Яг юу хийх гээд байгаа юм бэ гэсэн. Хийх ёстой юм а хийцэн. Хийх ёстой юм хийцэн. 14 мега төсөл гэдэг бол зөв засгийн газрын насыг уртсгах л тоо болохоос биш. Яг гол ажлуудаа бол хийцэн шүү дээ. Энийгээ явуулна. Ямар ч ерөнхий сайд байсан явуулна. Өөрөөс нь бусад төршүүдтэйгээ харьцаж чадахгүй гэж бодож ин гэдэг бол эндүрл. Монголын тэрийг бас монголчуудыг бас нэг арай л дутуу хүнлээд байна. Монголын улс төрийн намуудыг. шинэ манан хэлээс илүү maaхан засгийн газар байсан. Тэгэхээр одоо маргааш ерөнхий сайдыг огцруулах чагсаалын төлөв холбоо зохион байгуулалт ийм мэдээлэлс гараад ирлээ. Таач бас бүхэн яриануудад урьдчилан одоо хүмүүс үзэл бодлоо илэрхийлж ихсэх гэхээр энэ тэмдгийн захиалгуудаа хэлээд тэгэхээр
Нэгдүгээр чинь чагсаалыг зохион байгуулж байгаа гэдэг шүү ингээл баг сүүлийн 1 сараар хугацаанд явуулсан шүү дээ. Маргаашийн чагсаал дээр та ер нь очих уу? Энэ би ерөнхий сайд бүр хандаад хэлмээр энэ үгээ хэлсэн үзэл бодлоо илэрхийлсэн өөрийг нь шүүмжилсэн, эрүүл шүүмж хийсэн хүмүүсийг холбогдогднаа тэнийг нэрнүүдээ аваад огцроо. Одоо энийг чинь хүмүүс мэддэг болчлоо. Намайг одоо бүх хүний хүн болголоо штэ. Цаг хугацаа харуулж л байгаа байхгүй да. Өнөөдөр хүний хүн байсан юм бол намайг ганц төмрийн хүн гэж үзтээ. Тэгээ ганц төмрийн хүн өнөөдөр ганц төмрийг огцруулаад явдаг юм. Нам бол үзэл санааны нэгдэл. Энэ зүгүүрүүгээ бидэрт явахгүй бол дахиад 20 жилийн улс төр бидэрт байхгүй. Үзэл санаагаараа нэгдэй гэж байна. Арчилсан нам ганц төмөр сайд бол ажил хий гэсэн. Хамтраад ажил улс төрөө зөксөөч ажил хийя. Нөгөөдх нь тэгээд гэсэн оюун эрдэнэ ерхийсэн. Тэгчгээд оюун эрдэнэ сайд тэр хамтралыг юунд илүү ашигласан бэ гэхээр эрх мэдлээ дархлахад ашигласан. Өөрийгөө 33 он хүртэл буухгүй гэж бодоо явж байгаа шүү дээ. Ил яриа явж байгаа шүү дээ. Одоо тэгээд өөрийг нь эсэргүүцэх хүн болгоно. Одоо намайг би бүр баталгаатай бүр хуруу дараад хэлье. За энэ төмөр замын холболтыг л одоо самбуу гадны нөлөөгөөр эсэргүүцэж байна. Энэ шүүхийнхний гар хөл болж байна. Энэ олигархуудын гар хөл болж байна. Нөгөө л ярьдаг юм аа яар. Тэгээ нөгөө хэдний хэлдэг нэрнүүдээ хэлнэ. Тэгээ тэрэнд нь итгэх хүмүүс нь итгэнэ. Тэр нь ерөөсөө ч хамаа байх. Цаг хугацаа бүгдийг харуулна. Ингэж улс орныг удирдахгүй, ингэж нийгмийг залж явахгүй. 700 гаруй хүн угаартаад нас барцсан байна. Нэгэн жилийн дотор 22 оноос хойш ерөнхий сайд байсан хүн өнөөдөр энэ бол ерөөсөө анханасаа энэ түлж буруу байсан юм а гэдэг ухуулга хийгээ байж байгаа. Анханасаа буруу байсан мэдсэн бол 4 жил яагаад энийг болиулаагүй? Юу ч хийгээгүйгүйсэн болоод энэ олон хүн нас барцсан байж тээ. Тэгээ яагаад гарч ирээд ганц үг хэлэхгүй байгаа юм бэ? Нуруу шохоцсон юм уу? Бүхий дүү юм уу? Төмөр нуруу там уу? Яагаад ингээ Монголын төрд ингээд сэтгүүлчдийнхээ өмнө гарч ирээд асуултанд ил тод хариулаад ярьцлага нэвтрүүлэхт ороод олон нийтийн өмнө нүр бардам гараад чаддгүй юм бэ? Яагаад уучлалгүй чаддгүй юм бэ? Яагаад эмгэнэл илэрхийлж чаддгүй юм бэ? Тэр нуруугаа жоохон нугалж үзүүлж болдгүй юм бэ? Яагаад улам ингээ гидийгээд улам ийм бүрийн цом шиг одоо юу гэдгийг сүвнэр шиг болоод идэг юм бэ Монголын дарга нар. Ерөнхийлөгч ерөнхийсэд аль аль нэг ч асуултанд хариулсан. Одоо ингээ би өөрөө сэтгүүлчээр ажиллаж 2018 оноос хойш Улаанбаатарын нэвтрүүлэг хийж байхдаа энэ хоёр хүнд өгөөгүй урлаг байхгүй. Та нар санаж байгаа бол 19 онд 18 онд Эрдэнтийг очиж авч яхад нь би бүр урд нь хаа зогсоод хоёлоо ярилцъя гэж оюун эрдэнэ хэлжсэн. Засгийн газар хэрэглэхийн дарга багт нь. Дараа уулзъя гэсэн. Эдгээр яагаад асуултанд хариулж чадахгүй? Яагаад зүгээр хүнтэй ингээ нүүр тулаад олонний өмнө өөрөөрөө ингээ байж чаддаггүй вэ гэвэл тийм л байхгүй. Дараагийн одоо сайд санал би сайд болохгүй. Засгийн газар ингээд тогтруулах нь өөрөө одоо мэдээж ингээд хууль ёсны зөв шаардлага байна. Тэгвэл энэ улсын хурлын гишүүд тэгвэл одоо яг энэ асуудал дээр таны тавьж байгаа асуудал дээр ямар үр хариуцлагатай байх юм бэ? Эдгээр ингээд үтчих юм уу гэдгээс асуудал нэг тийм шүү дээ. Монгол парламентын арчлалыг бид нэр хамгаалах гэж үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад гишүүдийг 126 болгож байгаа гэж энэ өөрчлөлтийг хийсэн хүмүүс тайлбарлаж ирсэн. Гишүүдийг 126 болгоод холимог тогтолцоогоор оруулж ирсэн чинь одоо зүгээр хайрцагладаг л жагсаалтаар оруулж ирсэн хэдэн хүмүүсээ зүгээр коноп болгож ашигладаг л эсэргүүцэх юм бол сошиал дүүжилдэг ийм л болчихлоо шүү дээ. Үнэхээр ерөнхий сайдтай засгийн газартай хариуцлага тооцож чадахгүй парламент байгаад яах? Би яг тэгж бодож байгаа. Үнэхээр энэ их хурл энэ ерөнхий сайдыг огцруулж чаддаггүй юм бол алдаа нь нүднээ ил, ард түмний нүднээ ил гишүүдийн хэлж чадахгүй ч бүгд гишүүд мэдж байгаа. Хэлж чадахгүй л байгаа болохоос. Энэний бүгднгийнх нь өмнө алдаа нь ил байхад огцруулж чадахгүй юм бол парламент байгаад яах? Ийм парламентаар яах? Парламентын засаглалтаа орно. Гүйцэтгэх засаглалаа томилдог. Даалгавар өгдөг. Тэр даалгавар нь биелээгүй 4 жил явцныг хараад шинэ парламент хуучин ерөнхий сайдад хариуцлага тооцож чадахгүй юм бол шинэ парламент байж яах 106 болсон. Бүх аргаар нь барих гэж үзэж шít. Бүх сайд нарыг гишүүдээс бүрдүүлж байна. 20 хэдэн лав сайд, 20 хэдэн коноп гэсэн үг. Хоёр нам 20 хэдэн бас нэг юм чагсаалтын гэдэг хүмүүстэй тэднийг аль болох коноп болох гэж хичээдэг. Гэхдээ аль аль талд нь үнээр бас нэг эрүүл ухаантай, эрүүл үзэл баримталтай, бодолтой үзэл бодолтой залуучууд гишүүд бас зөндөө бий байна. Тэргээс бас үзүүлж байна. Сүүлдээ одоо нэг
парламентын гишүүдээр дэд сайд тавих тухай, менежер тавих тухай хүртэл ярьж эхэлж шүү дээ. Зүгээр л парламентыг барьж авах гэж байна. Өөрөөр хэлбэл нэг хүний засаглал руу орох гэж шүү дээ. Авилгатаа тэмцээд байна гэдэг. Авилгатаа тэмцээгүй. Авилгатаа ингэж тэмцдэггүй. Ямар ч бүр энэ тухай нийгмийн тухай зүгээр анхан шатны ойлголттой хуйлна. Авилгатаа эдийн засгийн тухай болж авилгатаа яаж тэмцдгийг авилга үүсэх тэр нөхцөл тэр овоолоод байгаа тэр мөнгийг тараахад л эрх мэдлийг нь задлахад л авилгатаа тэмцэх ажлын гол утга учир нь байгаа шүү дээ. Одоо улмал овоолж байгаа шүү дээ. Та нарын явж байгаа томилгоонуудыг хар. Бүгдийг нь барих гэж үзэж байна. Сая тэр хэнийг бэтээр тавилаа тий. Нэг эмэгтэйг бас юу руу аваачлаа, Эрдэнэт рүү аваачлаа. Бүгдийг ингээд зөвшөлдсөх нэрийн дор өөрийн мэдлэлтэй аваад тэгээ хайчиж байгаа. Монголд өнөөдөр арчлаас үнэтэй, эрхчлөөнөөс үнэтэй зүйл юу ч байхгүй. Хүний амнаас үнэтэй зүйл юу ч байхгүй. Эрхчлөөнөөс үнэтэй, арчлаас үнэтэй мегад өсөлтөс Монголд байхгүй. Байх ёсгүй угаасаа. Энэ засгийн газар хийх ёстой ажлыг хийсэн, тэрэнд нь баяр хүргэж байна. Төмөр замын хил холболтыг хийж байгаа. Энийг бол энэ ажил явах ёстой. Баяр хүргэж байгаа. Бурааны төслийг хөдөлгөж байгаа. Ингээд дэлхийд байр сураа том эзлэх энэ алхмыг хийж эхлүүлсэн. Энэ хоёр ажил нь хангалттай. Энэ дээр нь би энэ засгийн газарт баяр хүргэж байгаа. Одоо болноо. Цаашаа явахгүй нэ. Цаашаа явах юм бол бид нэр арчилсан ус биш болох нэ. Нэгэн жилийн дараа энэ маягаар явах юм бол их хурлын бүрэн эрхтэй халдшгүй бүрэн эрхтэй гişүүд ч юм ярьж чадгаа болно. Аль ч утгаараа эрх ашиг талаасаа ч дарамтчхал талаасаа ч үг хэлж чадгаа. Энэ бол монголчуудын үнэхээр хүсэхгүй зам, хүсэхгүй ирээдүй. За юм байна да. Та нөгөө хөлцөөсөө алтан гэртээ өгөхгүй байсан шүү дээ. Тодорхой гэдэг юм чинь. Хөлзөн сайдад итгэхгүй байна. Өнөөдөр хийсэн мэдээлэл итгэхгүй байна. Ер нь тэр хүнд итгэхгүй байна. Тэр хүний оруулж ирж байгаа хуулиуд арчлыг хумдах гэж орж ирж байгаа штэ. Хөрөнгийг хураах тухай ярьж байгаа. Хууль бус хөрөнгийг. Зөв, харахад зөв штэ. Хууль бус хөрөнгөг үнэхээр хууль бусаар хөрөнгө цуглуулсан хүн бол тэрийг хураалах ёстой. Энэ одоо байгаа хуулийн дээр байгаа. Одоо яагаад шинэ хууль оруулж ирдэг? Би зөв алтан гэрэл сайд энэ алтан гэрэл сайд ч гэстэй алтан гэрэл сайд бол ерөнхий сайдын солихоо гарна ахгүй да. Муу юм аядаг гарна. Тэгээд тэр яг ерөнхий сайдаас асуух гэж. Яг энэ хинт зориулсан хууль. Хэнийг хамаг юмыг хурааж авах гэдэг, хэнийг барьцаалж авах гэдэг, бас хэнийг хажуугаар нь өнгөрөх гэдэг. Одоо энэ хууль гарч ирээд давхар эрүүгийн хууль, авилгын эсрэг хууль дээр байгаа залтаас гадна дахиж энэ хууль гаргаж ирээд дахиж ингэ мөрдөж явуулаад энэний хажуугаар өнгөрсөн авилгач болгон зүгээр гэмгүй. А энэний хажуугаар өнгөрөөгүй авилгач нарыг хэрэгтэй цагтаа гаргаж ир зарладаг. Зарлан шүүгд дарамтлагдаг. Зөв гав гинжин байхгүй та. Гав гинжин. Монголчуудыг хуураад байгаа. Хууль бус хөрөнгө. Үндэслэгүүгээр хөрөнгөчих гээд энэ одоо байгаа хуулийн дээр байгаа. Зөв байгаа хуулиа мөрдүүлэх хууль зүйн сайд юм бол. Монгол Улсын ерөнхий сайд. Хэвлэлийн эрхчлөөний тухай хууль. Шинжилсэн найруулга. Их сурвалжааны услах эрхтэй гэдэг эрх үгнэ гэдэг нэрийн дор хариуцлага гэдэг одоо бүр ийм зузаан төслийн би одоо уншаал байж анханасаа би мэдж байгаа. Хариуцлагатай болгоно гинэ сэтгүүл зүг. Сэтгүүл зүг төр хариуцлагатай болгох юм. Сэтгүүл зүг зарчим нь хариуцлагатай болгох юм. Бүгдээр хэлдэг. Тэгээд алтан гэрэл хариуцлагатай болгох юм. Хэвлэлийг үзэн чөлөөт хэвлэлийг үзэн яддаг оюун эрдэнэ хариуцлагатай болгох юм. Сэтгүүл зүг. Энэ хуулийг дэмжихгүй байх хэрэгтэй. Ер нь алтан гэрлийн оруулж ирж байгаа хуулиуд би харамсалтай байгаа. Тэгээ хөв хүний талаас нь би ярмаар гэнэ. Үнэхээр энэ нэг дарангуулагчийн зүүн гар болж байгаад нь үнэхээр харамсалтай байгаа. Дандаа болохгүй хуулиуд оруулж ирж байгаа. Дандаа болохгүй мэдгдлүүд хийж байгаа. Өөрөө шүүгд итгэдэггүй л байдаг. Шүүгд ерөөсөө итгэхгүй байдаг. Тэгсээр нэ хүний хөрөнгийг хураах хуулийг яралтаа батлаа гэдэг. Ямар үед шүүгд итгээд ямар үед шүүгд итгэхгүй байгаа. Ямар шүүгтний итгээд ямар шүүгтний итгэхгүй гэдэг. Шудраг шүүхэд нэхэд байна гэдэг. Үгүй. Зөвхөн өөрийнх нь хүслээр шийдвэр гаргадаг шүүхийг хүсээд байгаагаа үйлдэл болгоноор үзээ. Эрүүл ухаантай хүн болго энийг харж байгаа шүү дээ. Дарангууллыг угсарж юм. Одоо дархлах гэдэг. Тэгээ энийг зогсоохоос илүү ирэх ашиг монголчууд бидэрт байхгүй шүү. Тэгээ одоо намайг өстэй 9 бусаар болгоно. Янз янзын юм болно. Баталгаатай. Тэрэн дээр би дархлаатай. Энийг бол би хэлчихье. Би гоншуулахгүй. Дархлаатай. Баригдах юу ч байхгүй учраас өнөөдөр ийм бичиг барай зогсож байгаа. Тэгэл та нар ойлгоорой. Хинтж баригдахгүй байгаа учраас л. Чагсаалын талаар та байж маргааш төлөвлөлт дээр ерөнхий сайдын хуралдаан чигсэн гэдэг би одоо ингэж байна. Ер нь би аливаа жигсаал сурлаан дээр өргөлж байр суурь илэрхийлж ирсэн 2021 оноос хойш.
юм заавал талбай дээр гарч цагдаа иргэн хоорондоо зодолдож иргэд хоорондоо түлхэлцэж яагаад юм шийдэгдэх ёстой юм бэ? Энэ жоохон хариуцлага ёс зүгж байх хүний нийгэм юм байна. Энэ морал нь хайцсан юм бэ? Ёс суртахуун нь хайцсан юм бэ? Заавал ингэж нэхүүлж шаардуулж үүмэн самуун дэвтэж. Тэгээ тэр дунд нэг хутган өмүүлэгчд орж ирээд одоо Монголд болж байгаа жигсаал биш болсон шүү дээ. За тийм морьтой жигсаалыг хар. Юу болж байгаа? Зүгээр ингээд жигсаал биш болцсон. Тэгээ одоо ингээд нэг эсэргүүцэл илэрхийлэх юм бол тэр асуудал шууд замхардаг болчихсон. Замхардаг болж байгаа. Тэгээ бид нэр одоо ингээд сая энэ үндслэл дээр би бичсэн байгаа. Нийгмийн үүмэн самуун үүсгэх үгүй юу гэдэг нь оюун эрдэнэ ерөнхий сайдын өөрийнх нь шийдвэр мөн парламентын гишүүдийн гаргах шийдвэрдээд байна. Энэ лодоо самбуу болон түүнтэй санал нэг байгаа гишүүд өдөөн төрхөж байгаа хэрэг биш. Өдөөн төрхөлт нь хаанаас эхлэх вэ гэхээр одоо хүртэл ямар ч хариу байхгүй улсын ерөнхий сайд царайгүй ингээ байж байгаа ерөнхий сайдаас л болж хүмүүс талбай дээр зогсно, очно. Энийг бүр ойлгох хэрэгтэй. Одоо талбай дээр хүмүүс цуглангууд лодоо самбуу төрхөрлөө үгүй ээ. Оюун эрдэнэ ерөнхий сайд муу байгаа учраас талбай дээр хүмүүс очиж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол үүмэн самууны их сурвалж, их үүсвэр, үндэс шалтгаан нь оюун эрдэнэ өөрөө гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас үүмэн самуунд нэгдэж үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл тултал бити юм болгооч гэж би гуйж үндслэлээ бичиж штэ. Бити тийм болгооч гэж. Энэний хойноос бол тул явна.